зэгцээс одоо үнэтэй хувийн нэмэр ороод энэ зэгцээс бүтээсч үеийн хамт олонны энэ зэгцээс давцдаг алан баярыг хүргэе гэж зөвлөж байна. За тэгээд маш их компани үйл ажиллагааныхаа тайлан за бизнесийн философи за компани гэж зохион байгуулалт хүний нөөц санхүүгийн болоод үйл ажиллагааны голлох үзүүлэлтүүд за цааны талаар дүн шинжилгээ за тэгээд 25 оны онцлог үйл явдлууд юу вэ? За 26 оны гол зорилтууд юу байгаа гэдэг хүрээнд харьцуулахад бэлтгэсэн. За маш их компани 13 төсвийн үйл ажиллагаа явуулдаг. Асын хараагаа тэтгэлгээ хайрлаж ирэл амьдлыг хөдөлгөөн бүхнэ гэж тодорхойлж томьёолсон дөрвийн хэлбэр хүмүүс яаж байгаа хамтаасан. За ихэнх зорилго маань хүрээлэн буй орчин олцлос талуудаа хөндлөсөн вирус амьдлын хэм маягыг дэлгэрүүлж эзэд гэж хэлсэн байна гэж энэ ихэнх зорилгын төдийд одоо фокус ажиллагаа чиглүүлээ явуулдаг. Та бүхэн манай компани эрүүл мэндийн хүн шилжүүлж учраас хэрэгсчийн эрүүл амьдралын хэм маяг нийцүүлсэн тийм уриалгыг байн төвшүүлэх одоо тодорхой анзаардаг байхаа гэж найдаж байна. За үндсүүлийн хувьд эрүүл соёл инновацч бүтээгдэхүүн за манай бизнесийг бүтээж байгаа бүх оролцогч талуудаас бидний үндсүүл юм аа гэдгийг өөрсдийнхээ бизнесийн философиг тодорхойлоод за энэ философийн үрээ бүх үйл ажиллагаа нийцүүлээд явуулж байгаа гэж хэвчэж найдаж байна. За маш их шилжүүлэх компани төлөөлөл удирдах чиглэлийг та бүхэнд танилцуулъя. Ерөнхийдөө бид нэг цаг компани болоод одоо 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За ердийн гишүүдийн хувьд бол эзэн дараагаар анализ хийлээдэг. За маш бүрийн бүсдэл цатал. За маш их шилжүүлэх компани эзэн дараа эзэн бэрхшээл цалин урамшууллын хорооны багийн ажлыг бас бэлтгэдэг байна. За манай үүсгэн байгуулагч хөдөлмөрийн багт системын ахлаанчлал курсаат эзэн эрдийн гишүүнүүд байдаг. За ямар нэгэн хороон болтойгоо. За би өөрөө бас эзэн эрдийн гишүүнээрээ маш их шилжүүлэх компаниудаас цэцгэлээр 10 жил одоо ажиллаж байгаа. За солонгоо захирал маань маш бүрийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн захираас байгаа. За манай хоёр хороон бас харьяа зэнтөө ажилладаг маш бүрийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн захирал. За цэцэг бадан захирлууд бол маш бүрийн санхүү хэрэгжүүлсэн захирал. За бас манай хоёр хороон ингээ харьяалдаг бүгд ажилладаг. За энэ жил бид нар шинээд шинэ төцийн гишүүнийг сонгож шалгаруулсан байгаа. Тэгээд тойд одоо за сонгож шалгаруулсан гэсэн болсон бат төцөө эзэн шигчд маань магадгүй анзаарсан мэдээс байгаа хаа гэж найдаж байна. Сэн эмийн банкс бүгэн байгууллагын шинжлэх харилцааны стратегиуд маань төцийн гишүүнийг сонгож шалгаруулсан. Тэгээд маш олон CV кандидатын CV-ийг за тэрийн дундаас манай нэг төвшөлт хороо нэлээдгүй ажиллаад за мэдээж нөгөө төцийн гишүүдийг шалгаруулах үндсэн зарчим компани хууль дүрм мэс гадна ерөнхийдөө бүсгэл засаглалт олон нийтийн төлөөлөлд сонсдог шаардах дээрээс нь бүсгэл засаглалт зөвлөмж чиглүүлдэг бүх шаардах олон ур чадрыг бидний төслөөр бүтээлч хийдэг тэмцээс технологийн одоо нэгсэн нэг бас шалгаруулсан за мэдээж нөгөө нэг үйлдвэрлэлийн бизнесээр гэдэг үйлдвэрлэлийн автоматжуулалт за тэгээд AI багсан бас шийдвэр билээ бид хэлцээд байгаа. Тэгэхээр цаасаа бид бас яг энэ чадвар хэлтэй гэдэг үгнээс нэг манай араа болоод шалгаруулсан байна. За тэгээд хараач гişүүдээ танилцуулъя. За улаанхуу захирлаа бизнесийн хэрэгсдэг. За зол жаргал захирал маань шиг хэсэгтээ бүсдэл захирал за аудитын хорооны аудит бэлтгэлийн хорооны хороогоо дараалж ажилладаг юм байна. За саран даваа захирал маань Power Solution компанид бүсдэл захирал бодлого ажилтны компанийн бас зөвлөх гэсэн математик шалгалт. За тэгээд илүү нөгөө гал болсон нэг хэсэгээс бас илүү үнэтэй зөвлөмжийг өгдөг. За энэ жаргал захирлаа гэдэг нэг судлаач эдгэнсэл санхүүгийн салбарын ашиглалтан ба төцийн дэргэд нэг төвшөлт хороо багаж ажилладаг. За гэнэт захирлаа гэдэг контент маркетинг компани бүсдэл захирлын байгууллагч за тэгээд төцийн дэргэд стратеги бизнесийн хороо багаж ажилладаг. За эдгээр 5 гишүүд манайхаас хараад тусаар олон нийтийн төлөөлөлд манай төцөд зөвхөн чиглэлд өгөхөөс гадна насгад байгаа болж байгаа. За төлөөлөл удирдах зөвлөл 25 онд одоо ямар байдлаар ажилласан бэ гэдэг энэ одоо цэцэс танилцуулгыг зарлаа. За эзэмшигчдийн хувьд бол ээж татман жилийн нэг удаа тавьчих цаандаа болсон байна. За төлөөлөл удирдах зөвлөл нэг жилийн хугацаанд 9 удаа хурцсан байна. Аудит хэсгийн хараа хамгийн их буюу 10 удаа хурцсан байна. Стратеги бизнес хэсгийн хараа 2 удаа хурцсан байна. Нэг гэвсэл хороо 20 удаа. Ястаа хатад хамгийн их одоо хурцтай хамгийн бус ажиллагаанд
зөвхөн чиглэлтэй бүгд бидээс олонний төлөөж байгаа шанстай зоо хороо гэдгээр аудит гэсэн хороо хийлээ. Тэгээ үйл ажиллагаатай байсан эндээс харагдаж байгаа. За тажмаа хэсэгтэй нэг дээлжтэй басдаг. Счуудаа хурцтай бас бүслэг хэсэгтэй шаардлагатай шийдвэр бигөөж өөр даалгавраа өвчтөлтийг таньж хийж ажилласан байна. За компани хүний нөөцийн үзүүлэлтийг танилцуулаа. Одоо манай компани 13 төсөлтэй үйл ажиллагаа явуулсан 580 ба ажилтнтай компани тэмцэлт нас 5 настай өндөр ажилласан гэж маань жил ихсэн маш багаар өсөж явж байгаа 3.4 жил болсон байна. Бидээс маань ажилтны дотор шилжүүлэлт чиглэсэн маш олон ажлыг хийсэн үр дүнгийн нэвтрүүлгээс энэ хүний нөөцийн амжилттай бөгөөд асуудал цагаас таттай хангана гэдэг бол дэвтэрсэн бизнесээр хэлээ чамаас гаргаж ирсэн одоо жишээ хатгаж ажиллаж байгаа. За нэг ажилтнууд маань бол маш их сургалтын хөнгөлөлт авдаг. Ингээд давцсан тоогоод 450 ажилтны 460 цагийн сургалтын хөнгөлөж одоо өөрсдөө хөгжүүлж чадраа авах чадсан байна. За компани дэвтэрсэн багийн 56 тэрэг hodсын шүдийн 54% эмэгтэйчүүд боловсруулдаг. За компани бүсээ ачаагаад 152 ажилтны эрхтэй буюу нэг ажилтны 53 нэгтэй 42 нэгтэй ажилтнууд байна. За нэг одоо хүний нөөцийн бүрдүүлэлт сонгуул шалгаруулалт ажилтны дотор сурчлага маш олон чиглэлд хүний нөөцийн функц явж байгаасаа гадна бидний хувьд цаг компанигоос онцтой манай ажилтнууд бүгд цай эзэмшиж байх боломжийг бүрдүүлээд сок спрэг одоо хэрэгжүүлж явах нь ажилтнууд компанийн цаг эзэмших боломжийг бүрдүүлж явах нь бас бидний нэлээд хан давуу тал байгаа. За компани голлох үзүүлэлтийн хэсэг рүү орж байна. За бидээс нөө бизнесээр дүр ашигтай байдлыг хангаж ажиллах нь хугацаа эзэмшигчдийн гол одоо хүлээж байгаа хүлээлтээс гадна тухайн бизнес өөрөө багцлаа өгсөн зорилтыг хэрэгжүүлж хангаж ажиллах бас амлалттай явдаг. За бид нар манай компаниуд бол байгаль орчин нийгмийн засаглалын бодлоготой. За бодлого маань бол бизнесийн үнцнийг бүрт зам тогтвортой өсөлттэй байсан тул байгууллагын бүх төвшөнд удирдлагын зөвцтэй манлайлалыг эрхлүүлж бүлгэр жишээлж хариуцлагатай шударга байдлаар дамжуулан компани яцлалтай засаглалыг баримтлана гэж хэлсэн байдаг. За энэ хүрээнд бол мэдээж ийстав байж бодлогын нийслэлийг хангаж ажилласаас ангид хувийн ашиг сонирхлоос ангид ажиллана гэдэг ингээд өөрсдийнхээ зарчмыг олон нийтэд бүр зарлчихсан энэ бодлогыг баримтлан ажилладаг. За байгаль орчны хувьд үйлдвэрлэлийн компани маань маш их нөөцийг одоо ашиглаж удирдах ажиллаж байгаа. За энэ хүрээндээ биднээс шинжиж чадвар бэлтгэж чадна гэдэг төрлийн компани дээр ашиглаж байгаа бүх нөөцийг маш их нарийн түвшинд шинжиж ажилладаг нэгэн хугацаанд зорьсон. За энийгээ дагаад бидний удирдлагын менежмент хэрэгжснээр нэг бүтээгдэхүүн ногдох, нэг цаг хугацаанд ногдох гэдэг дэмж чиглэсэн нөөцийн хэлбэрүүдийг хийж чадсан байна. Тэгэхээр манай улс цэцгааны бас нэлээд боо хомсдтой. За сүүлийн 1-р сарын үед маш их одоо цэцгааны засал өндөртэй байсан. За компани маань үнцүүл ажиллагаа энд хэрэгжиж байгаа цэцгааныхаа хэрэглээг за нэг бэконд үйлдвэрлэлийг зарцуулсан усны шинжээг 16%-аар бас бууруулж чадсан байна. Тэгээд манай үйлдвэрлэлийн 50-60% шингэн усны үйлдвэрлэлд бодлоготой болгон бүтэц засгийн байдаг. Тэгэхээр бас бидний усыг зөвхөстэй зарцуулах хэрэглээ ашиглах гэдэг бол бидний бас байгаль орчны анхаарал үздэг хэрэгтэй. За түүнээс гадна усыг бас хайд үсэг гэдэг шиг. За тэр сар үсгийн хэмжээг нэмэгдүүлэх нь ажил усыг маш зөвхөстэй ашиглах хэлбэр болдог. Тэгэхээр энэ одоо сар үсгийн хэрэглээгээр 41% өсөж чадсан байна. За дахин боловсруулсан хог хэрэглээ 28% сайжруулж чадсан байна. За экосистемийнхаа хурцыг хэмжээ бууруулсан жилдээ 154 тонн хурцаг байгаад экос шилжиж байна. За нийгмийн нийгмийн хариуцлагын ашиглалтын ажил гэдэг өөрсдөө үйлдвэрлэлт маань гэрэл мэндийн бүс үйлдвэрлэгч учраас эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэгч компани учраас бидний маркетингийн бодлого тэр чигээрээ эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад болоод нийгмийн одоо нөлөөллийг үзүүлэхэд чиглэсэн байдаг нь бол манай бизнесийн хувьд яг ингээд нийгмийн маш том нөлөөлөл өгдөг байх гэж найддаг. За үүнээсээ гадна бид нэр MMC төгөл гэдэг төслийг эхлүүлсэн. За энэ хүрээнд бол өнгөрсөн 450 ширхэг модыг бол Баянголын
цэцэрлэг түрээлэнд бол өөрсдийн төглийг байгуулж эхэлсэн байгаа. За дахиад горих булаг агшаануудыг ингэж хамгаалж байгаа манай сувгийн удирдах газрын санаачлалын хүрээнд Ашаатын булгийг хашиж хамгаалах ажлыг манай компаниас зохион байгуулж хийсэн байна. За компани маань өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах энэ ажиллах нь хамгийн чухал хэсэг байдаг. Бүх үйлдвэрлэлийн компанид энэ бол маш чухал байх. За бид нар энийг хангаж ажиллаж байгаа гэдгээ тодорхой стандартуудаар нотлох шаардлагатай байдаг. Тэгээд тэр стандартуудыг хангаж ажиллаж байгаа бас хөндлөнгийн аудитор баталгаажуулж ажилладаг байгаа. Тэгээд энэ хүрээнд бол Швейцар төвтэй аудит магадлал эдгэмжлэлийн SGS байгууллагын одоо нэлийн том өндөр шалгуурыг дагаад олон улсын стандартуудыг хангаж ажиллаж байгаа. Олон улсын стандарт хангасан үйлдвэрлэлийг бий болгосон гэдгийг бол бид нар баталгаажуулж чадсан байна. За энэ хүрээнд бол ISO 9001:2015, FSSC 22018 хүнсний аюулгүй байдлын хийж бүрэн тогтолцоо. За ISO 14001:2015 байгаль орчны удирдлагын хийж бүрэн тогтолцоог тус одоо SGS байгууллагаар бид нар баталгаажуулж чадсан. За ISO 17025 гэдэг лабораторийн итгэмжлэлийн стандартыг бас үндэсний итгэмжлэлийн төвөөр бид нар баталгаажуулж ажиллажээ. За манай туцын дэрэгдэх хороод маань 3 хороотой байсан бол 4 хороотой болсон. Аудитын хороо маань аудит эрсдлийн хороо гэдээ бас нэрслээ өөрчилсөн. За энэтэй холбоотой бол аудит эрсдлийн бодлого, эрсдлийн төлөвлөлт, эрсдлийн удирдлагыг бол гүйцэтгэх засаглалд яаж авч хэрэгжүүлж байгаа. Энэ дээр бас нэлээд хэвлэж ажиллаж байгаа. За энэ хүрээндээ бол бид нэр эрсдлийг удирдах журмын хүрээнд өөрсдийнхээ эрсдлийг тодорхойлж бүлэглэх, хариу арга хэмжээ авах, тийм эрсдлийг бууруулах юм ажлуудыг маш их төлөвлөж ажиллаж байна. За тэгээд эрсдлийг бид нар маш нарийн шалгуураар олон улсын эрсдлийн фреймворкоор үнэлээд за тийм энэ дээр үйл ажиллагаагаа сайжруулах ажлуудыг эсвэл эрсдлээс бүр зайлсхийх арга хэмжээгч тийм ингээд дотор нь олон бүлэгт хувааж байгаа эрсдлийг ингэж тогтмол хянаж ажиллаж байгаа нь бол манай бизнес эрсдлийг бууруулахад маш том нөлөөг үзүүлж байгаа. За энэ дээр бол манай тууз бол бас нэлээд дэвшилттэй, сайн манлайлалтай байна гэдэг дүгнэлтийг бол өнгөрсөн хурлаар бас бидэнд өгсөн байгаа. За тэгээд хөрөнгө оруулагч Швейцар эзэмшигчдийн хамгийн их одоо анхаарч хүлээж байдаг санхүүгийн голлох учралтыг та бүхэндээ танилцуулъя. За манай Швейцар компани сүүлийн 5 жилийн боорлуулалт цэвэр ашиг за хүү татвар илэгдийн зардлын өмнөх ашгийг 5 жилээр нь харьцуулсан юм слайдыг та бүхний өмнө нээсэн байна. За 25 оны үед бол 48.2 тэрбумын борлуулалтыг хийснээр өнгөрсөн оноос бид нар 27% өсөлтийг гаргасан байгаа. За өмнөх онуудад нь бол 51-50 хувийн өсөлтийг хийж байгаа. За 23-24 оны үед бол бид нар үйлдвэрлэлийн хүчин чадалтай тулсан. За тийм учраас бид нар энэ онууд дээр бол шинэ үйлдвэрлэлийн төслийг одоо эхлүүлсэн буюу MFC 2.0 төслийг бол ашиглалтанд оруулахар зорж ажилласан. Энэ дээрээ бид нар өмнөх үйлдвэрлэлээс үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2.5 дахин нэмэгдүүлсэн ийм одоо хүчин чадлыг сайжруулсан бүтэмжийг нэмэгдүүлсэн төслийг бол ашиглалтанд оруулснаар энэний өрөг үеж 25 оноос шууд харагдаж байгаа. Буюу манай ашигт ажиллагаа EBITDA ашиг дээр бас нөлөө өгснийг та бүхэн харж байгаа. За цэвэр ашиг маань 7 тэрбум 759 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ нь өмнөх онд 4 тэрбум 51 сая төгрөгийн цэвэр ашигтай төгрөгийн цэвэр ашигтай ажилласантай харьцуулахад бол 92% өсөлттэй байгаа. За энэ дунд би бас нэг онцлог тайлбарыг хийх зүйтэй байх. За манай компани нөгөө санхүүгийн тайлан хөрөнгөний биржийн сайтууд болоо компани веб сайт дээр бас тавигдсан байгаа. Компани үндсэн пэйжүүдээс бас мэдээнүүд орсон байгаа. За тэгээд тэрний доор орж ирж байгаа бас манай хэрэглэгч Швейцар эзэмшигчдийн асуултуудыг бид нар бас нэлээх ингэж сонирхож судалсан байгаа. Тэгэхээр тэр асуултуудад бас давхар хариулт өгөх нь өнөөдрийн үед бас нэлээд чухал ах гэж бодож байна. Энэ маань бол цэвэр ашиг 7 тэрбум 759 сая төгрөг гэж ашигтай ажиллахдаа бид нар өмнөх манай үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагддаг гэсэн Мишелийн тэнд байрлалтай хуучин үйлдвэр уулзаарч борлуулсан байгаа. За энэ борлуулалтаас бид нар 2.2 тэрбумын үйл ажиллагааны бус ашиг олсон. За тэгээд үндсэн үйл ажиллагаараа цэвэр ашигаа дүгнээд харах юм бол 5.3 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Энэ нь ч гэсэндээ өмнөх оноос 30% өсөлттэй ийм эдэлсэн байна. За EBITDA ашигын хувьд бол 13.4 тэрбумын EBITDA ашигтай ажилласнаар өмнөх оны мөн 88% өсөлттэй. За дахиад нөө Мишель дэх үйл хөдлөх хөрөнгө борлуулсны олцыг цэвэрлээ харах юм бол 11 тэрбумын EBITDA ашигтай. Энэ нь өмнөх оны мөн 55% өсөлттэй
байна. Тэгэхээр бид нар бас юм нэг хөрөнгө зараад ашиг олсон гэхээсээ илүү үндсэн үйл ажиллагаагаар ч гэсэндээ ашигт ажиллагаагаа хангаж ажиллажээ гэж нэгдүгээр харагдаж байгаа. Хоёрдугаар бидний 2 жилийн нэлээд хичээж анхаарсан MFC 2.0 төслийн төсөл маань одоо үйлдвэрийн үргэлжилтөөс одоо бүтээмжийн өсөлтийг гаргаж ирж байна. Өгөөжийг бий болгож байгаанаас энэ слайдаас харагдаж байгаа хаа гэж найдаж байна. За энэ дараагийн слайдн дээр бол манай бизнес улирлын одоо нөлөөллийг харуулсан, улирлын үр дүнгуудыг харуулсан борлуулалт цэвэр ашигын түвшинд харуулсан слайд байгаа. За манай компанийн хувьд бол зундаа нэлээд үйл ажиллагаа идэвхждэг борлуулалтыг тэлдэг. Энийгээ дагаад ашигт ажиллагаа өгөөж сайжирдаг юм онцлогтой бизнес болсон байна. За тэгээд нэг болоо 4-р улиралт компани жилийн борлуулалтын 43%-ийг хийдэг. 2 болоо 3-р улиралт 57%-ийг хийдэг. За эндээс амраадаас ашигт ажиллагаа эдгээр улирлуудад сайжраад гарч ирдэг байх нэ. За тэгээд 25 оны 2-р улиралт дээр цэвэр ашиг 4 тэрбум 92 сая төгрөг болсон байгаа нь манай нөгөө бишэлдэх үйл хөдлөх хөрөнгө борлуулсан олз маань энэ улирлаар одоо бүртгэгдсэн байна. Тэгээд ашигт ажиллагаа нь цэвэр ашигын түвшингөөрөө 30% хүрсэн байна. За тэгээд энэний дараагийн слайдн дээр энэ хичээлийн ашгаа цэвэрлсэн бас улирлын нөлөөллийг та бүхэндээ танилцуулж байгаа. Тэгээд энийг тайлбарласан учраас алгасаад балансынхаа үзүүлэлт рүү очие. За балансын хувьд бид нэр хөрөнгө үр төлбөр маань 60.9 тэрбумаар тэнцсэн байна. За эргэлтийн хөрөнгө 16.5 тэрбумтай, үндсэн хөрөнгө 34.4 тэрбумтайгаа эргэлтийн хөрөнгө нийт хөрөнгийн бүтцийн 27%, үндсэн хөрөнгө 73%-ийг бүрдүүлж байна. За тэгээд эргэлтийн бус хөрөнгө дотроо ерөөсө голлоод манай үндсэн хөрөнгө энэ 44 тэрбумын хөрөнгийг бүрдүүлж байна. За хөрөнгийн өсөлт дээр бол гол нөлөөлөл маань Томсын агуулгын төсөл явж байгаа, бүтээн байгуулалт явж байгаа энэтэй холбоотой бас хөрөнгө дээр бас нөлөө өгсөн байгаа. За үр төлбөрийн хувьд харуул 25 онд бид нар богино хугацаат үр төлбөр 12.5 тэрбумтай, өмнөх оноос богино хугацаат үр төлбөр маань 35%-аар сайжирсан. За урт хугацаат үр төлбөр 7%-аар өссөн байгаа, 17%-аар өссөн байгаа. За тэгээд ер нь бол энэ үзүүлэлтээс харахаар манай үрийн бүтцээс нэлээдгүй сайжирсныг харуулж байгаа. За тэгээ өнгөрсөн ондоо бид нэр компани эргэлтийн хөрөнгөний зорилгоор шугамын зээл ашиглаж байгаа. Дээрээс нь урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилгоор төсвүүдтэй хөрөнгө оруулалтын шинжтэй бас зээл явсан. За тэгэхээр энэ зээлүүдийг нийтдээ 10 тэрбумын зээлийг бол бид нар 25 онд төлсөн байлээ. Ингэснээрээ бид нараас үрийн бүтцээ нэлээд сайжруулад хөрөнгө оруулагчлаас харахад манай одоо өгөөжүүд нэлээд сайжирсан байгааг дараагийн чартаас харж байгаа байх. За өөрийн хөрөнгөний өгөөж маань 17.7-тай 17.2-тай байсан бол 26.1-тэй болж сайжирсан байна. Цэвэр ашигын түвшин маань 10.7-тай байсан бол 16.1 бол сайжирсан байна. За EBITDA ашигын түвшин маань 17.5-аас 28% боллоод ашигт ажиллагаас сайжирсан байна. За тэгээд энэ ашигт ажиллагааг нь 2 оноор нь харьцуулаад энэ слайдн дээр танилцуулсан. За энэ дээр бол илүү танилцуулах нь нийт хөрөнгөний өгөөж 6.9-ээс 12.7 бол сайжирсан. Өөрийн хөрөнгөний өгөөж 26.1 болоод ингээд сайжирсан байна. За компани хувьцааны анализ болоод хувьцаа эзэмшигчийн мэдээлэл танилцуулъя. За манай компани 25 оны 9 сарын 30-наар тархалтын судалгаа явж байхад бол 15,462 хувьцаа эзэмшигчтэй байсан бол 25 оны 12 сарын тархалтын судалгаагаар он дотроо 1700-аар өссөн байгаа харж байгаа. 17,120 хувьцаа эзэмшигчтэй болсон байна. Тэгэхээр хувьцаа эзэмшигчийн тоо бол бас жил ирэх тусам өсөж байгаа. Хувьцаа эзэмшигч манай компанид бас үзүүлж байгаа итгэлийг харуулж байгаа хаа гэж би төвдөө одоо талархалтай байгаа. За 25 оны хаалтын ханш маань 84.6 төгрөгтэй, 25 онд бидний хамгийн дээд ханш 97.2 төгрөгтэй, хамгийн доод ханш маань 80 төгрөгөөс доош орсон байв 76.6 төгрөгтэй байсан. За тэгээ 25 онд бүхэлдээ аваад үзвэл дундаж ханш 82.4 төгрөгөөр байна. Тэгээ өнөөдөр бас энэ хөрөнгөний биржийн танхимд танилцуулга хийж байхдаа санж маань ямар байна гэж анзаархад юутай чиг ногоон төлөвт байгаад маш их баяртай байна. За компани ашигт ажиллагаа өгөөжийн үзүүлэлтүүд сайжирснаар PB харьцаанууд нэлээд бас сайжирсан. За тэгээ 25 он дээр хараат ус байдлаар 2 underwriting компани манай хувьцаан дээр анализ хийгээд олон нийтэд танилцуулгахдаа бас бай зөвлөмжийг өгсөн бид нар бас их талархалтай байгаа. За PE харьцаа бол 463 бол сайжирсан бол PB харьцаа 1.2 болоод сайжирсан байна.
За үйлдвэрлэлийн голлох хүчрэлтийг та бүхэн танилцуулъя. Монсул Швейцарт компаниуд эрүүл мэндийн хуурай онцны үйлдвэр, эрүүл мэндийн шингэн онцны үйлдвэртэй. За хуурай онцны үйлдвэр маань бүтээмжээ өнгөрсөн оноос 7% нэмэгдүүлсэн бол шингэн онцны үйлдвэр маань 13% нэмэгдүүлсэн байна. 24 онд 23 оноос 38%-ийн буюу нэлээд том өсөлтийг үзүүлсэн байна. За энэ нь бол бид нар 24 оны төгсгөлд MFC 2.0 төслийн ашиглалтанд оруулаад ингээд үйлдвэрлэлийн тэлэлтийг хийсэн энэ нөлөө маань 24 онд маш сайн нөлөө өгөөд 25 онд жигэд доктортой өсөлтийг үзүүлсэн байна. За бүтээгдэхүүний портфолио, бүтээгдэхүүний одоо бүтцийг та бүхэндээ танилцуулж байна. Бүтээгдэхүүний төрөлцөлтийг танилцуулж байна. За усамдааны зах зээл дээр бид нэр усамдааны зах зээлийн категориороо бид нар нийт борлуулалтынхаа 51%-ийг хийдэг. Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүнээрээ 26%-ийг хийж байна. За нийт бүтээгдэхүүний багцад хүүхдийн бүтээгдэхүүний багц маань 14%-ийг бүрдүүлдэг бол эрүүл мэндийн цай маань 7%-ийг бүрдүүлдэг. За эндээс харах юм бол манай компани хүнсний бүтээгдэхүүний хувьд нас хүйс гээд маш сайн төрөлжилт сайтай олон талт юм шалангурсан бүтэцтэй байгааг та бүхэндээ танилцуулахыг зорж байгаамаа. За тэгээд 26 онд бол бид нэр энэ дээр нэмээд 10 гаруй шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаар манай бизнес үгсийн баг ажиллаад эхнээсээ бас зарим бүтээгдэхүүн маань нэлээд нааштай ингээд гараад явж байна. За онцлог үйл явдал амжилтуудыг дурдъя. За мэдээж нөгөө хүнс үйлдвэрлэлийн салбарт байгаль орчин нийгмийн засаглаар жишээ төслүүдээрээ бид нэлээх санаачлахтай бас сайн өсөлттэй жил байсан. Энэ утгаараас бид нараас зарим шагналуудыг хүртсэн байна. Хүнс аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас шалгаруулсан топ 100 үйлдвэрлэгч компани нэгээр Монсул Швейцарт компани шалгарсан байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын оны шилдэг энтерпренер номинацид оны үйлдвэрлэгч гэдэг юм шагналыг нь авсан байна. За нөгөөдөөр бас хүнсний хувьсгалын хөдөлгөөн бол энэ хүнстэй аж ахуйн салбарт бол маш эрчимтэй одоо өрнөж маш олон үйлдвэрлэлийн үргэлжилт хэлэлтийг хийсэн олон шинэ үйлдвэрүүдээр төрсөн. За тэр хүнсний үйлдвэрлэлийн одоо гол бэлтгэн нийлүүлэгч болох сабаглоодын үйлдвэрүүд болоод одоо бэлтгэн нийлүүлэгч компаниудын тэлтийг дагуулсан нэлээд том нөлөө өгсөн төсөл бол ялчгүй хүнсний хувьсгал энэ төсөл байсан. За энэ төслийн одоо хөнгөлтэй зээлийн ачаар бид нар бас MFC 2.0 төслийнхөө нэлээдгүй зам дүнг бол санхүүжүүлж чадсан. За тэгээд буцаад энэ төслийн үр дүнг эргээд төрийн өндөрлөлтөд бид тайлгнасан байгаа. За тэгээд энэ тайлгнасан зураг одоо энэ слайдад бас бид оруулсан байна. Энэ төслөөс өмнө бид нэр ямар байсан бэ? Энэ төслийн одоо төсөл хэрэгцсэн 2 жилийн хугацаанд бид нар юу хийсэн бэ гэдгийг бол тухайн тайлан дээр нэлээд онцгойлж танилцуулсан. Зүгээр сонирхуулаад дуртахад манай нийт ажилтнуудын тоо 60% өссөн, ажилтнуудын дундад цалин 40% өссөн. Улсад төлж байгаа татвар маань одоо яг төслийн өмнөх хойд хуйг харьцуулаад харахад 2.5 дахин өссөн гэд улс орондоо ч гэсэн маш их хэрэгтэй бас үүрэг үеийг бид бол гаргасан байлаа. За тэгээд танилцуулгын төгсгөл хэсэг рүү ирж байна. За 25 оны туцын хурал маань 2 сарын 16-ны өдөр бас 25 оны дүүнээд туцын хурлаа бол бид нар хийсэн байгаа. За туцын гишүүдийн зүгээс бол бас биднэрт онцгойлсон зарим сайн дүгнэлтүүдийг өгсөн. За үүнээс харах юм бол өрийн бүтэц сайжирсан, ашигт ажиллагаа сайжирснаар одоо эрэг сайн дүр зурагтай ам байлаа гэдэг дүгнэлтийг өгсөн байна. Тэгээ эрсдлийн удирдлага бол нэлээд сайн сайжирсан бол бүх туцын гишүүд онцгойлж бас талархаж байсан. Тэгээ цаашдаа бол энэ доктортой өсөлтийг дэмжих бонзын зарчмуудаа ахаад илүү сайжруулах, үйл ажиллагаанд илүү одоо шингээх, эрсдлийн хяналтыг шийдвэр гаргалтын салшгүй нэг хэсэг болгооч гэдэг бас юм үндсэнтэй зөвлөмжийг бас өгсөн байгаа. За тэгээ мэдээж бидний урт хугацааны чиглэл бол ялцчгүй экспорт тэгэхээр Монгол оюун санааг дэлхийд таниулах экспортын төслүүд рүү илүү анхаарах, экспортын бүтээгдэхүүн рүү илүү анхаарах гэдэг дээр бид нэр дунд хугацааны стратегийг боловсруулж хилцүүлэх бас юм үүрэг амлалтыг туцаас авсан байна. За тэгээд туц дээр 2 сарын 16-нд болж байгаа туцын хурал дээр бидний хувьд бас нэлийн онцгойлоод танилцуулах зүйл бол компани аудитлагдсан тайлангаар бид нар бүх тайлангаа танилцуулсан байгаа. За энэ бол өөрөө аудит эрсдлийн хороо ямар өндөр одоо санхүүгийн чардлага хяналтыг тавьж байгааг нь бас нэг илрэл удуу гэж дүгнэж болохоор байгаа.
За Тозын хурлын хамгийн онцлог шийдвэр за хөрөнгө оруулагчны хамгийн их анзаарж байдаг шийдвэр бол ногоол ашиг тараах уу гэдэг шийдвэр байдаг. За бидний хувьд бол 25 оны цэвэр ашигасаар нийт 1.8 тэрбумын төгрөгийг ногоол ашиг хэлбэрээр тараахаар 1 жилийн 4 төгрөгийн ногоол ашигыг тараах юм Тозын хурлын шийдвэр гарсан. Энийг бас олон нийтэд мэдээлсэн байгаа. За олон нийтийн ногоол ашгаа бол бид нар 4 сарын 30-ны дотор тараана гэдэг ингээд мэдээгээ тархаасан байна. За энэ ногоол ашиг маань өмнөх оноос бол 13% мөнгөөр өссөн үзүүлэлт юм. Тэгэхээр бид нараас өгөөжийг бас ингээд манай 40% бүрдүүлж байгаа. Хвцаа эзэмшигчдаас нэлээд сайн гэж гаргаж чадж байгаа болов уу гэж найдаж байна. За тэгээд ер нь бол жил болгон ногоол ашиг тараах бодлогыг бол бид нэр баримталдаг. За тэгээд IPS-нээс хойш бид нар нийт 4.1 тэрбумын ногоол ашигыг олгоод байсан бол 25 оны ногоол ашигыг одоо оруулснараа манай одоо энэ официал компани болсноос хойших одоо ногоол ашиг тарааж байгаа нийт дүн маань 6 тэрбумд хүрч байгаа юм байна. За 26 оны онцлог зорилтууд бол за нэгдүгürt бол манай агуулгын бүтээн байгуулалтын ажил байгаа. Бид нар бол баруун үйлдвэрийн бүсэд үйл ажиллагаа явуулаад баруун үйлдвэрийн бүсэд одоо агуулгатай байдаг бол зүүн үйлдвэрийн бүсэд агуулгын төслийг хэрэгжүүлж эхэлсэн. За тэгэхээр энэ зүүн бүсийн логистикийн төсөл дээр бид нар эхний одоо фейз 1 нь 2730 м2 агуулга барихын төсөл бол амжилттай явагдаж байна. За тэгээд 26 оны 2 дугаар улиралтай бол бид нар агуулга ашиглалтанд оруулна гэдэг ингээд зориод ажиллаж байгаа. За дараагийн чухал хэсэг бол экспортыг нэмэгдүүлэхийн төслүүд рүү анхаарч байсан. За энэ бол бидний дунд хугацааны стратегиараас маш тийм наривчлалт хилцэгдэх хэсэг байгаа. За өнгөрсөн хугацаанд бол илүү Төв Азийн зах зээл дээр Монголын компаниуд төдийгүй Монсус компани бас нэлээд анхаарч ажилласан. За Төв Азийн зах зээл дээр бидний үйл ажиллагаа хэвээ явж байгаагаас гадна Австралийн Life Cycle компанитаас гэрээ хийсэн байсан. Энэ гэрээгээ шинжилээ дахиад эдний захиалгаар тусгай сабаглаа хөдөлთა бүтээгдэхүүнийг ингээд үйлдвэрлэж нийлүүлэх ажил бол бүтээл ажил хангагдаа явж байна. За бүтээгдэхүүний хувьд бол түрүүнд дурдсан 26 онд бол 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг бид нэр хэрэглэгчдийн гар дээр хүргэнэ гэж зориод тэмүүлээд ажиллаж байна. За тэгээд өнөөдрийн компани 25 оны үйл ажиллагааг хөвтөлд хурангуй байдлаар дүгнэж танилцуулахыг зорилоо. Тэгээд энэ одоо танилцуулгын дараа та бүхэн бас асуулт санал дүгнэлтүүдэд чөлөөтэй илэрхийлээрэй. Тэгээд бид нар бас удахгүй хувьцаа эзэмшигчийн хурлаас зарлана. Тэгээд хувьцаа эзэмшигчийн хурал дээр та бүхний асуултуудад хариулт өгөх боломж бас байгаа. Тэгээд хуралдаа та бүхэн манаас идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Тэгээд удахгүй хувьцаа эзэмшигчийн хурлын товоо гаргаад бид нараас өөрсдийнхээ мэдээллийг сурвалжаар та бүхэндээ мэдээлэх болно. Тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа. Yes, such an